давтгаж болохгүй давтах хүчрэг гэдэг. Тэгэхээр Монгол улсын ерөнхий сайдын орлогч за Манын төв хорооны улс төрийн төвчний гишүүн Манын төв хорооны өдөөс хүртэл эрхэлсэн нарийн бичгийн дарга Монгол улсын гадаад явдлын яамны сайд мал тариалангийн яамны сайд Цэдэн болын одоо багийн нөхөр анд найз бүх юмын сайн мэддэг байсан. За тэр нь одоо Монгол улсын гадаад харилцааг хөгжүүлэх тийм төлөө Монгол улсын одоо сайн сайхны төлөө үндэсний гэсний төлөө бас өөрийнхөө үзэл бодол зориулж асар олон зүйлийг санаачлан сэдэж одоо Монгол улсын гадаад харилцааны шинэ сүүлийн 1950 оноос хойш яамд ажиллаж байсан сайд нар гэхэд Баавар зэд сайд байна, Монголын дөгөөсрөн сайд байна. За одоо нэгдүгээр орлох сайд юм билээ. Хос хоёргаа байна тийм ээ. Тэгээ олон дипломатуудыг тэр хүн бэлдсэн байх юм тийм. Тэгээд энэ хүний одоо туулсан амьдралыг эргээд ингээд харуул 56 оноос 90 он хүртэл Улаанбаатар хотод ирэхгүйгээр за ингээд жишээ нь юу гэнэ одоо бид нэр баримт үзье л да. Энэ хүний чинь ингэж байгаа юм. 1970 онд Цэдэн болтой хамтж бичиж байгаа. Өөрөглөж бичиж байгаа юм чинь тэгээд амьд дээр харахгүй болоод байгаа учраас тэгээ би бол ингээд сармис тарж ургуулах ингээд олон зүйлийг хийж байна гэж тийм тэгээд нэг юм тус сангаа чунд оронтойгоо чи намайг хүлээж авсангүй буцаалаа гэдэг нөгөө томилсон газар нь үдий төдий ачаад яштэй миний замд явахна зарлаг явсаар Улаанбаатарт ингээд ирлээ тэгээд намайг одоо нэг улсад 35 жил ажилласан байна настай гарлаа би нөхөд өдөр ирсэн дөрөөцөр байна гэж үүний дээр надад энэ үеийн шинэ дөгш хандах нь сэтгэл мэдээлэл яаж нөлөөлж байгааг та юу андах вэ гэж миний цагаан дангач хог дээр хаягдсан боловч хүний хувьд иргэний хувьд ард түмний эх орондоо сайн ажиллах юмсан гэж үргэлж бодож явдаг юм а гэж. Шонзон өнцөрхүүлсэл субъективизм үүднээс зарим хүмүүс миний тухай ямар хэлбэрээр юу тохиолдуудыг би мэдэхгүй гэж. Би намынхаа өмнө үйлдэлсэн алдаагаа ажил хөдөлмөрөөр цагаатгаж авах гэж мөрийг чармаж явдаг. Ийм учраас танд тавь шийдвэрлэх хүсэлт байна гэж. Манай мах комбинатад жил бүр 10-аас 15 тонн сармис шаарддаг юм а гэж. Сармис тун ховор учир тэрхүү хэрэгцээг хангаж чаддаггүй. Намайг мах комбинатын харьяа ногооны бригад мэргэжилтээр шилжүүлвэл би одоогоос бэлтгэлийг хийж 71 онд ядахта 10 тонн сармис нийлүүлэхийг чадхаа илэрхийлье гэж. Ингэж бичиж байгаа юм тийм. Тэгээд одоо би өтөлж зориулсан бөгөөд саяхан хүнд операцанд хийлгсэн хадам их мөн саявтар эмнэлгээс гарсан бие дөрөөтэй эхнэр баг сургуулийн сурагч хүүхдүүдэд асрамжлан сууж байна. Эднийг орхиод хол газар явах нөхцөл аль талаа надад алга байна. Иймд миний хүсэл хашиглыг хянан үзэж намайг дээрх ажиллуулах шийдвэрийг даш дамжин нарт өгөхийг хичээнгүүлэн гэсэн. Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн энэ лам сөрөн 1970 оны 10 сарын 15 өмнө гэж уг өргөдөлтөд бичсэн баг. Тийм. Тэгэхээр энэ хүн бол үнэхээр одоо юу аа тэгээд энэ дараа энийг өсөлтийг харгалзаад хөдөө аж ахуйн нэгдлийн төв базад мэргэжилтнээр оруулаа гэж бичсэн байгаа. Тийм тэгээд хүснээр нь маркет монетод нь оруулсангүй энэ хүнийг. За тэгээд яг энэ хүний одоо юу хийж явсан байна вэ гэдгийг зүгээр одоо бүгдээрээ нэг бичснийх нь ингээд үзчихье да. 59 онд Эрдэнэ зэрэг хамгаалсан байна. Хоошоо хамгаалаад ирсэн тийм ээ. Тийм байна. Тэгээд 59 он 10 сард хөдөө аж ахуйн дэд сургууль тэнхим эрхлэгч. 4 сарын дараа Москвад үнэн цэний сурвалжлагч. 10 сарын дараа элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга. Бичтийн за дахиад хэдийн сарын дараа шинжлэх ухааны актын мэдлэлт. Тийм ээ. Ба нэг чинь захирал сектор эрхлэгч эрдэмтлийн ажилтан гээд он сар заагаагүй буур болон тамилж байгаа. За тэгээд 65 оноос увсын баруун түрүүнд сангийн аж ахуйд тийм ээ. Нэгдүгээр хэсгийн агротехник. 1 жилийн дараа сангийн аж ахуй дэх газрын мэдлэлт. 66 оны 1 сараас Архангай төвшүүлгийн сангийн аж ахуйд тариан засгийн агротехникч. 68 онд баруун хараагийн сангийн аж ахуйд агрономч. 9 сарын дараа хөдөө аж ахуйн яамны мэдлэлт. 71 онд хөдөө аж ахуйн материал техникийн базад мэдээ тоос хариуцсан мэргэжилтэн. 74 оноос амгалангийн сангийн аж ахуй шилжүүлж байгаа. 74 оны 10 сараас толгойд шилэн цамхгийн бригадын дарга. 74 оны 4 сард орон тооны цомгтголоор бригадын дарга салж эмийн ургуулын бэлтгэлийн конторт. За мөн нийт Баян хонгор аймгийн эмийн ургамал тавьрлах газарт гэгчлэн байх бөгөөд 10 жилийн дотор Увс, Баян хонгор, Аранга, Сэлэнг 4 аймаг нийслэл ин амгалан толгойд гэсэн 2 захад 13% шилжүүлэн ашиглаж байна. Эхний газараас яваад зарим газар нь очиадаг байгаа шүү дээ. Үүнийг хонзон тайлах
дайжин тохоо гэх үү өөрөөр нээлэх арга байна уу гэж. Энийг хэн ингэж хийлгэж байсан бэ? Дандаа дээрээс гэсэн давартай. Дээрээс гэдэг нь хэн бэ? Тийм бааз? Тийм. За ийм л одоо амьдралыг туулсан хүн. За тэгээд энэ хүмүүнийг тэр одоо яг албан ёсоор бол 90 оны 5 сарын 15-ны өдөр намын төв хороноос цагаатгсан байгаа. Ингэхдээ бол 64 оны бидний мэдэндээ тийм нөгөө заахууд Нямбо сурмаач авсар намын эсрэг бүлгийн дамсаатан гэж үзсэн. Энд одоо юунд олгодуулж хэлэмжүүлсэн үнэн байна гэдгийг тогтоож цагаатгсан байна. 90 оны 5 сарын 18-нд. Тэгээ энэ хүнд бол таал болгохт нь бол энэ цагаатгсан тухай бол хэл өгөөгүй. Өөр амьд мэдсэнгүй. Тэр хөрхи мэдсэнгүй. Тэгээд тэр ингэж үтсэн байгаа юм. Тэр цагаатгсан тухай намын төвөрийн тэргүүлэгчийн тогтоолын доод талд нь 98 оны 2 сарын 2 дугаар сард хийж өгсөн өмнө нь татгалзаж байсан гэж. Өгөхгүй болохгүй гэсэн. Өгөхгүй. Тийм. Тэгээд 98 оны 4 сарын 23-нд Монгол улсын цагаатгах ажлын удирдлагын зохиолын улсын комиссийн дарга бөгөөд улсын хурлын дээр элбэг дэржийн гавьсагтай намтааш рогтой самсрынг 65 онд улс төрийн хэрэгжиж идэгсэн цагаатгасаа гэсэн цагаатгах юмлах арга барилд өгсөн байх. Тийм. Тэгэхээр энэ хүн бол ингээд олон ажил хийж явсан тухай бид нэр ярьсан. Тэгэхээр хамгийн сүүлд өөрийнх нь хэлсэн ярианд нэг үг байна. Ингэж за өтгөс миний ганц хэлэх юм бол нийт ард түмэндээ өөрийн баялаг төв, утга зохиол уулагтай сайтар танилцуулж Монгол хүний оюуны хөгжлийн чадвар, саруулах ухааны талаар ном өгүүлэлт ихээр сурталчилах нь онц чухал хэрэгтэй байна гэж. Тийм. За тэгээ арчлалын залуучууд хэлж байгаа. Одоо юу хийж яхаа эрхэм дүүнээр сайн мэдэж байгаа болж буй явдлаас надад тод харагдж байна гэж 90 оны арчлалын хувьсгын тухай ярьж байна да. Тийм. Тэгчээр ингэж байгаа шүү. Хин түүх соёлоо сайн мэднэ тэр хүн түүнээс оруудаггүй гэж захиас үлдээсэн байна. Энэ үгийг Монголын үеийн залуучууд дахин давтаж уншиж мэдээсэй гэж бодож байгаа. Гэр гэрээс л байна тийм. Энэ үнэхээр одоо дахин хэлүүлээ. Хин түүх соёлоо сайн мэднэ тэр хүн эх орноос оруудаггүй маа гэж. Энэ үнэхээр одоо том захиас шүү. Том захиас. Тийм ээ. Тэгээд самсрангуй одоо бэлтгэсэн одоо бол ажлын үргэлжлүүлсэн хүн бол амар зэтгаа тийм ээ. Монгол улсын гадаад яамны сайд. За бид хүн бол одоо хэлийн одоо гэрээ зөвлөлт орсын хамтлагч моол одургойтэй хэрхэн хийх талаар маргалдаж албан тушаалаа өгч сэн тухай мэдэн тийм ээ. Мэднэхээр энэ тухай жоох ярих уу да. Тэгээд энэ авар зэтгаа бол одоо хэлмэгдсэнийг бас хэлмэгдэх байх уу одоо ер нь тэр ахтар энэ хэдийгээр шоронд ороогүй ч гэсэн одоо бас л нэг бахан тамын замаар явсан юм шүү дээ. Энэ чинь зүгээр ингээ эргүүлээд нэхэн санахад нэгдүгээр тэр эсэргүүг тоосчихсан тамсрангийн одоо бэлтгэсэн болсон. Тэгээд даа тийм. Хоёрдугаар зөвлөлтийн эсрэг үзэлтэн энэ юу гэхээр тэр зөвлөлтийн моолтой үлчин сайдын аавь гэсэн газрыг өгөхгүй. Энэ улаан Монголын нутгаа давстуулах гэж энэ маргаанаас болж л одоо тэгэхээр давцад бол дандаа тэр гадаад яамны сайдаас л сайдрын зөвлөлт орлогчоос дандаа уруудах замаар явсаар бол тэр эцэст нь энэ хөндлөнгийн шалтгаантай хөндлөнгийн оролцоотойгоор л үтэнсэн юм шүү дээ. Жолооч хийжсэн шүү дээ. Тэр жолооч хийжсэн хоёртой ангин цогцсон дөрөхөөс нэгдлийн дарга хийжсэн хамгийн сүүлд хөдөлмөрийн хуулийн тэр одоо хийсэн юм байна. Аудит тухай бол бас тазалуусад зарим нь мэддэг хүн бий байх. Тэгтээ ер нь аваад 10% багтахаар мэддэг баха. Аудит тухай бол жаахан бас яриад яаж нэг хүн ч гэсэн мэдээсэн хоёр хүн ч гэсэн мэдээсэн гэсэн үг бас жаахан ярихад бол мэдээлүүлэхгүй тийм зүйл гэж байна. Энэ Монгол улсын хэлийн асуудал ч одоо ингээд яаж юм бэ тийм ээ. Энэ за 50 оны дараа ингээд Монгол улсын одоо хятадтай Оростой тогтоох хэлийн комисс байгуулдаг чинь тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр комиссийн дарга нь Оросдгаа. Тийм. За тэгээд Оросын талаас Монгол цугaalчин сайд Монголтой. За тэгээд тэр бол нэлээд одоо маргаантай болсон тийм ээ. Тэгс. Тийм. Тэр одоо маш одоо халуун маргаан дэгдсэн тухай бараг ч одоо кино шиж ихээр шууд одоо төмзөг яригддаг шүү дээ тийм ээ. Тэгс. Тийм. Тэгээд Монгол улсын хэл тогтоох хувьч нь бол ер нь 39 оноос л үндсэндээ эхэлж байгаа түрүүн бид нэр ярьсан 39 онд даалах голын тэр даа ингэж ярьдаг.
Тэрний дараагаар Монгол манжин хэлийнхэн тогтоосон. Монголоос одоо хүн оролцсон уу? Энэ комиссууд бол тэр дорж даргатай комисс байсан. Тэр комисс бол зөвхөн мэдээлэл хийсэн. Ингээд тогтоолоо гэж. Монголоос ямар санал өгсөн үү? За тэгээд одоо тэр мануул энэ төргээл өчнөө газар тийш орчихсон. Тэгэхээр авар зэд бол бодсон байх. Монгол улс чинь хилээ тогтооход өөрснөө бас оролцох ёстой гэж. Тэгээд ч одоо бас нэг хойш үедээ бас цагаан мөрөлдөх хэвсгсэнгүүднээс л тэр хилийн тухай асуудал маш гомзгий оролцсон байх. Нэгдүгээр тэр комиссийн дараагаар томилгсны хувьд ч гэсэн үүргэвлүүлэх ёстой. Тэр элчин сайд Моолдод бол ямар даалга өстэй ирсэн юм хилийн заавар тэр хэсэг нутгийг цааш нь оруулах. Тэгээ ийм л зорилготой хийсэн юм баг. Энийгээс биелүүлсэн. Тэр хүн чинь та нэг ярьдаг да Монгол улсын 18 аймгаар явсан элчин сайд. Тийм. Бүх аймгаар явсан гэж байгаа шүү дээ. Өөрийн биеэр явсан. Өөрийн биеэр явсан. Тэр Яндонгон дуртал байгаа. Одоо нийлээ явж байгаа 1 км орчим заавал явдаг. Тэгээд л одоо жолооч нь дагаад л явдаг. Тэгээд одоо ингээд энэ явдаг байсан. Ингээд Яндонгой бол нэлээд тодорхой бичсэн. Гэхдээ зарим нэг бол Яндонгой тойроод өнгөрчихсөн байгаа. Яндонгой маш их мэдэх хүн байсан. Зарим нэг бол тодорхой хэлсэн. Тэн дээр тэр дагаар орох тухай асуудлыг дараа ярих ба. Тэн дээр ч гэсэн одоо Сэдэн Балдарга ямар байр суурьтай байсан юм бэ гэдэг Моолдод үнтэй бас ярьж ирсэн гэсэн тийм бол бас байж байгаа тийм ээ. 39 онд та хэл тогтоосонтой нэг сони юм ярьдаг да. Тэгээ яг энэ Монголд гэдэг хүнтэй Монголын хэл хоёр холбогдож байгаа юм л да. Яг үнэ. 1939 онд нөгөө банд усад хэл тогтоох тухай юм ярьж байгаа юм. Нэг хэлийн бодлоноос болж үүссэн гэж ярьсан болохоор дараа нь тэр нэгэ тодруулах ёстой л гэсэн агуулгаар ярьж байгаа юм да. За ерөн ч тэгээд нэгэнд хоёр өөр улсын нутаг дэвсгэр гэж байгаа юм болохоор хэлээд өгдөө. Тэгэхээр бараг халах хоёр нүүдэлчин аймгийн хоорондын хэл яригдж байгаа юм шүү дээ. Энд чинь өмнөсөндөө. Тэгэхээр тэнд бол лэр үесээ нүүдэлчид чинь нөгөө хэлийн овоо гэж юм нотод байсан. Тэгээд энд хэлийн зөрчил бол тэдэнд ерөөсөө тэр хоёр аймгийн хооронд байгаагүй. Баргын хөхүүл гэж байна, халахын гол гэж байна. Тэгээд тэргүүрээ яасан тэр угсаатны зүүн үүднээс энэ хоёр юм чинь тодорхой байгаа байхгүй хоёр аймгийн юм аа. Тэгээд тэнд одоо хэл тогтоох асуудал дээр яг одоо хэлийн шугамыг тогтоохдоо бол Японы элчин сайдтайгаа гадаад явны сайд зөвхөн гадаад явны сайд Монголд хоёр шугам зураг тогтоосон байгаа юм шиг. Монголчуудыг оруулахгүйгээр шугам зураг тогтоосон. Тэр хэлийн одоо тэр намхан бүрдөөний хэвээр тэр ингээд цааш нь та нар харуул хоёр шугам байгаа. Тэгээд ингээд тогтоосон. Нэг хоёр дугаар тэр хэлийн хэлэлцээр үчин нэг ч биш удаа олон удаа болсон. Тэгээд олон удаа болоод ингэж яхад чинь хилээ мэддэг хүнийг одоо нэг Базарын Зэдишва генерал Зэдишва ярьсан. Энэ яг хилээ мэддэг бүх хүмүүсүүдийг хэл мэдүүлээ ажиглаа зэрэг тэр хилээ мэддэг хүн байхгүй болсон. Тэгээд одоо ямар ч одоо тодорхойгүй мануулыг одоо 22 дугаараараа өгчихсэн юм тэргээл яриад өгдөг үндэ бол тэндээ чинь хэн ч мэддэг батлах юм үл одоо юм юм. За ингээд одоо Монголд гэдэг хүн тэнд Монголын хэлийг нэг ингэчих. Дараа нь тэгээд байвал өмнөд дундуур 20 дугаар хурлын дараа дээр ингээд Монгол элчин сайд дээр ирсэн. Тэгэхэд одоо зүгээр хүмүүсүүд амдандсан яриад байдаг юм л да. Ерөөсөө хэлний асуудлыг нааш нь одоо дувааг одоо таслаад авцсан. гэж ярих удаа тийм ингээд орсон бүрэлдэхүүнд орсон юм чинь тэгэхээр араас нь нутгийг авчих. Энэ хүмүүсч амьдрах хэрэгтэй, давс хэрэгтэй, та нар давс дуул гэж яриад. Ганц давс дуул биш шүү дээ. Тэр чинь баян уулын тэр асхтны мөнгөний ордоос эхлээд 2-оос одоо 20-30 км хүртэл гүнтэй ингээд одоо хөвсгөлийн хүртэл ингэж ирж байгаа. Ийм нутгийг энэ хөнгөн аварзид сайдын нэг охин одоо тэр нэг аварзид нэг сорон зам бичлэг үлдээснийг тэр охин нь бидэнд сонсгож исэн. Тэгээ тэрнийг Аким одоо 10,000 км квадрат юм байна гэж тооцоод гаргаад нөгөө игүүдгсэн заяа гэдэг номон дээр энийг маш тодорхой бичсэн байж байгаа.
Тэгэхээр ийм том нутаг. Энэ дээр одоо тэр геологч Дүгэрсүрэн гэж эрдэмтэн хүн байна дээ. Тэгээ энэ нутаг бол асар их одоо баялагтай нутаг шүү дээ гэсэн Монголд үтсэн хоёр энэ нутаг дээр хоёр социалистик орны хиндинч байсан яадгийг та нар угаасаа ашиглаж чадахгүй байна гэж хэлсэн юм байдаг л да. Тэгээд энэ чинь одоо нөгөө дамбугаан одоо алгадах юм хүн ханаа бүгд турлаар хэддгээр бүгд турчлээ. Тэргээр одоо их яригдсан. Тэгээд энэ дээр тэр хэлийг авар зэдэн зөвшөөрөөгүй. Тэгээд ч одоо би мобайл гэдэг ерөөсөө тэрнээс холдоод ингээд имлэг твтцсэн. Тэгсэн чинь Зэдэн бол тэр чинь бас л байхгүй хадмын талдаа явж байгаа дэрсэн. Тэгээд ирээд одоо маш муухай юм хийсэн байна. Зөвлөлтийн саналаар одоо болсонгүй одоо нэг эсрэг үүсчихдэг та нар юу юм хийсэн. Тиймэрхүү байдалтай л одоо хамдаад нөгөөхийг ингээд шийдэх ёстой гэдэг. Тэгээд тэр хэлийн хэлэлцээр зөвлөлтийн талаас санал болгосон тэр хэлээр тогтоогоогүй байхгүй. Тэн дээр авар зэд зураагүй. Тэгэхээр зэрэг авар зэдийг халаад цэн дээр зурсан. Усан цэрэнгийн цэнд. Цэнд дараа одоо тэр юм дээр зурсан шүү дээ. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд тэрний өмнө бас нэг нюанс байна. Сэдэн бол даргач өдөөгөр нь баг яваагүй хүн. Тэр 100 одоо явсан 57 оны зүүн. Тэгээд энэ хэлийн дагуу ингэж явсан. Хэлээр одоо 2-3 удаа орж гарсан. Тэгээ миний нэг юу гэдэг их орончд ба Зэдэн бол гэдэг юм дээр их тодорхой байгаа. Тэгээ бүх маршрутаар нь одоо ингээ өдрөөр хөтөлсөн протокол нь байгаа тэнд. Тэгээ тэргээр одоо гарсан урсан ингээ тэгээд ер нь энэнийг бол эртнээс бэлтгээд зөвлөлтийн өдөрлөг Зэдэн болтой ингээ тохирцсон юм байна. Тэгэхээр одоо энэ чинь одоо олон нийтийн ой санамжинд зөвлөлт Зэдэн бол хоёр ингэж хийсэн гэж харагдуулахгүй бол бас л хадмын дээр Зэдэн бол байж идэг тэр хооронд нь энэ хийх гэсэн тэр нь үтээгүй. Тэгээд учиргүй уурдаж дахиж ирж баян маш муухай юм хийлээ гэж ингэж загнасан ийм юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр энийг одоо бас бид нар тэгээд энэ Молтов гэдэг хүн бол ингээд 2 удаа Монголын хэлээс тасалж өгсөн, тасалж авсан ийм л одоо хүн байна. Тэгээ Молтов ч одоо бас өөрөө цаанаа өөртөө байсан одоо Молтовын авгаа жимчүүж байна. Тэр чинь одоо нөгөө шоронд байсан шүү дээ. Сталины гадаад одоо баруун гарна эхнэрийн навч шоронд хийчих. Тийм байна. Тэгээд одоо тэр явж байхдаа Молтовын авгаа Бухарны малгайг өмсч явсан гэдэг ийм сони юмнууд энэ зөвлөлтийн юмнуудаар зөндөл гарсан да нөгөө перестройка үед. Тэгээд тэр жимчүүжийн ан бол суллагдаад энэ дэрсэн. Тэрний ачийг хариулж Молтовыг одоо энэ Монголын нутгаас тасалж авах үүрэг хүлээж ирсэн гэж ингэж л ярьдгийн шүү дээ. Тав тодорхой юм Молтов гэдэг хүн Монголын хэлээс нэг хэсгийг өөрөө тасалж авсан, нэг хэсгийг тасалж өгсөн. Тэгээд одоо бас нэг сони юм байдаг. 89 онд ч одоо нөгөө Москвач одоо хоолон тоортой болсон байсан. Тэгээд яг нэг төгсгөлд нь одоо тэр зөвлөлтийн дөрвөн институтын нэг орлох захирал нэг хүлээ авалтаа тэгээд бидэнд Вьена аягалаад ингээд хийсэн чинь манайхаа босч ирээд орсоор ярьдгийг. Тэгсэн чинь 2-3 хүн үлбэр хэлж байгаа. За энэ хүндгээ гэрлэхийг Монголын ард түмний төлөө өргөё гэдэг гэсэн. Тэгээд Орос Япон хоёр Монголыг бид нар зэвсгэлж халдаад дорн талаас нь зулгаагаад та нар Товагийн тасалж яваад хойноос нь зулгаагаад ингээд дийлээгүй шүү дээ гэж хэлээд зааж гэх юм тоохгүй нөгөөхөө цөмөн хүнтэр шийдгээ гараа явуулсан. Тэгээд энэ Товааг тасалж явлаа гэдэг энэ газрыг авахтаа тэгсэн шүү дээ. Товагийн ард түмэн одоо эндээс давсаа авч явах ёстой. Энэ нутгаа бэлчээрээ авч явах ёстой гэдэг тасалж явж байгаа. Гэтэл зөвхөн дэргүүрээр өсгөлийн арга хүртэл тасалж байгаа. Тэр бас нэгэн газар орсон гэж үстэй тийм үү? Давснаас тэр чинь одоо чи бодоод тэр асхтын мөнгөний урд гэж яригдаад баян үлгийнэ шүү дээ. Тэр чинь уулын оройдыг тэрний тэр хавьяас тийм байх.
тэрний тэр хавьяас эхлээд одоо хөвсгөлийн хойд хүртэл одоо хичнээн журд юм. Тэрнийг аварцдгаа хэлсэн юм шүү дээ. Тэр аварцдгаа сорон зам бичлэг тэр одоо ийм өргөөсөө 2-оос 25 км 26 км жилүү ийм одоо их талбай гэсэн юм шүү. Тэгээ энэ бол нийлээд нэг 10,000 квадрат. Балын бүр төрсөн газарнуудаа санаа орцсон гэдэг ингээд байгаа. Тэгээ энийг бол зүгээр яг дээр үеийн юунд бол одоо Оросын хүн чинь одоо төрсөختөө сүмд одоо нэр авахтаа одоо тодорхой байдаг. Манайд бол тийм байхгүй юм. Тэр за ямар ч байсан Овсын нутгаас бол нэлээд нутаг Оросын Монголын нутгаас гэсэн үг тийм ээ. Тийм тэгээд ерөөсөө одоо бидний ганц барих хэв тэр байгаа шүү дээ. Тэгээд тэр шар сангийн хэрэг гэдэг нэг хэрэг байгаа тийм ээ. 28 онд. Тэр чинь бол бас л одоо Оросуудын большевикуудын хатгалгаар одоо тэр бас нэг тусгай улс руу юм байгуулах гээд Овсыг засаж авах гэсэн нэг оролдол бас байгаа. Давс дуулыг өгсөнтэй холбоотой нэг одоо нэг дуу байдаг шүү дээ. Тэр дууны одоо домог энэ нэр бас холбогддог гэж ярьдаг да. Тий одоо тийм би зүгээр сонсч байсан би бол тийм дуу шүү дээ одоо. Баатар дацанга гэж ярьдаг дөө. Тэр дуу. Тий одоо яг хүн нэг хөдөн татсан хэрэг байна. Хүний нутгийн хангаюудаа гэдэг ингээд тэр ч одоо давсуудаа хэлж ирсэн үү? Тэрнийг би хүмсүүд ярьдаг байхгүй юу? Тэгээ Батра аварцид хоёр бол одоо энийг ойлгодог болсон. Энэ бол тэр энтгэгд сууж байгаа арга ихнэр хүүхдээ бодоод зохиосон дуу шээ. Энэ бол одоо тэр хүний нутаг болчихсон тэр уул хангайгаа хөвсгөлийн хойгоор таслагдсан тэр ангайгаа хараад одоо тийм агуулгаар зохиосон юм аа гэж. Тэрний аварцид мэддэг тэгээд одоо тэр хэл юм гарахтаа бол хожим нөгөө жолоочулсан байхдаа тэр дууг тавиад сигналаа дуургаад гардаг байсан гэж ярьдаг байхгүй. Тэр хөдөн татсан хүний нутгийн хангаюудаа гэж. Хөдөн татсан сардаг байна хүний нутгийн хангаюудаа гэсэн үгтэй давуулдаг гэж. Уг нь бол манай байсан шүү гэсэн санаа байна. Тийм уг нь манай байсан. Одоо тэрнийг мартуулахгүй байх. Юм шүү гэдгийг л хэлсэн л одоо утгатай юм л гэж. Тэрдэг шүү дээ. Тэр сайхан дуу. Тэгээд аварцдгаа бол ингээд газар нутгаас хүний нутагт өгөх хэлцээд гараас турснаас сайд язбаг юу гэсэн. Нэгээс илүү сонгосон юм тийм ээ ер нь. Тийм юм. Тэгээд одоо яг одоо танаа гадаад ямар сая чинь ер нь болохгүй нөө Сүхбаатарыг засварлах хэрэгтэй гэдэг шиг. Тийм. Одоо бас л аварцд тийч юу гэсэн байх л да. Тэгээд халсан. Аварцдгаа дурсамж дээр байгаа байхгүй. Тэгээд би эмнэлэгт тийжсэн ингээд зураг байдсан би зурахгүй тэгээд эмнэлэгт ч явдсан. Тэгээд цэнд гарын өсөг зурахгүй байх ингээд. Тэгсэн чинь тэр хооронд Сэдэн бол гадаад яман дээр ирээд манай нөхдүүд надад хэлж байгаа. Сэдэн бол ирээд 2 хоног суусан. Миний өрөөнд суугаад бүх тэр хуучин гэрээ хэлэлцээр хамаг юмнуудыг аваад устгах юм устгасан. Аварцдгаа тэн дээр тэр нөгөө сорон зам бичлэг дээр бич хэлээд үлдээсэн байна. Тэгээд тэр эмнэлэг тавьтдны биеийн муудландаа ч биш гарын өсөг зурхгүй байхын тулд очоод тавьчихсан. Тэгтэл дараа дээр нь араар нь балдар маань очоод хамаг юм санснараа болгож өөрчилсөн. Аварцдгаа ингээд Монгол сайдасан буулгалаа тийм ээ. Тийм. Сүүнийх нь хавьяа бол бас энэ нэлээд шүү дээ. Маш юм нэлээд. За тэгээ Говьалтай аймгийн цогц суманд нэгэн дарга болсон. Тийм. За тэгээ тэндээ байж байгаа цогц сумын нэгдэл бол тэр бас нэлээд хийсэн нэгдэл байгаамаа. Одоо тэр цогц сум гэж бий байх. Арай татан өгдөг байх. За тэр сум бол одоо яг тэр мөнгөр алтан хоёр сум. Тэр цаашаа хятадтай хэлдэг нутагтай. За тэр бурхан буудаа ээж хархан гэх тэр сумд бол одоо зарим тэр сумын нутагтай байж байгаа. Тэгээ аварцдгаа чинь Говьалтай байж байгаа сүүлд нь жолооч болоод тэр 100,000 тэргээд байдаг байсан дээ. Тэрний гэрийг бол биелүүлсэн гэж байна. Тэрнээс зүуд наалагдаад одоо сандээд байгуулгын санал болгосноор хөдөлмөр салхины өсний оронд төр ажиллаад орон тоогоор ажиллаад Ламсран гэдэг эмэгтэй хүн хөдөлмөр салхины өсний оронд дарга байхад Монгол улсын хөдөлмөрийн хуулийн төслийг боловсруулаад засгийн газараа батлуулсан. Тэр үл социализмын үеийн Монгол улсын хөдөлмөрийн хамгийн сүүлчийн хууль. Одоо нэлээд сонин хүн одоо маш их тийм хошин шовгийн мэддэг маш сонин онгоо ярьдаг
тэгээд Бямба гэдэг жолооч замын цагтай байсан. Тэр хүнтэй уулзаад би чамд онгоо ярьж өгье. Эхлээ Францаар хэлдэг. Тэгээд дараа нь монголоор бол ийм учиртай үг шүү гэж. Тэгээд тэн дээр одоо нэг сонин онгоо санаанд байна. Тэн дээр нэг удаа тэр Бямбагад юу ярьсан бэхээр зэрэг одоо тэр дайны дараахан үеэр одоо ингээд тийм одоо аль улсын эмэгтэйчүүд хамгийн цэвэр ариун байдгүй одоо хувцсан нарыг их угаадаг цэвэрлэгүүд тийм байдаг юм байна л дээ. Францаар нэг. Тэгсэн чинь юу гэхээр зэрэг Оросын эмэгтэйчүүд бол 12 одоо өмгөд дотооштой байдаг. Германы ходроос 3 дотооштой байдаг. Тэгээ аль нь одоо илүү байна гэхээр зэрэг нэ сонсож байгаа усуд Оросын эмэгтэйчүүд гэсэн чинь үгүй тийм биш гэж нөгөө өдөрж байгаа хүн хэлдэг юм байна л. Та энийг нотлог гэсэн чинь Оросын эмэгтэйчүүд болохоор зэрэг январ, февраль, март гэдэг 2-3 сард сарын нэг өдөр үсдэг. Германууд бол өглөө өдөр орой гэж үсдэг юм гэсэн. Тэгээ бидний ярьсан энэ зүйл бол ерөөс хотлон ярьсангүй. Ямар ч юм хэтрүүлсэнгүй. Зүгээр түүх үнэн байгаас гэсэн үгнээс ярьлаа.